За би зарим зүйлийг давтаж хэлнэ. 2016 оноос хойш 2025 оны оронд онцгой байдлын ерөнхий газарт 25 төсөлд 70 тэрбум төгрөг зарцуулсан. Хамгийн их ой төмөр гардаг Дорнод Сүхбаатар аймагт хөрөнгө оруулалт нь 0. Гэтэл энэ хугацаанд 220 соёлын төв 695 тэрбум төгрөг, төрийн үйлчлэгээний барилга байгууллагын 216 төсөлд 765 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийлээд 1.5 их 80. Яагаад давтж хэлээд байна вэ гэхээр онцгой байдлын ерөнхий газрынхаа хажуудсан сууж байгаа сангийн сайд танарт ингэж хүнтэй хандж байгаа байхгүй. Тэгээд сангийн сайд одоо үг түүж явахаар тоо төв. Төсөв төртүүч яагаад нэмэгдээ тэр тал дээр тоо төв. Сүүлийн 5 жилд таны зарцуулсан 135 ихний төгрөг байгаа. 2026 оны төсвийг оруулах юм бол 165 их 80 143 тэрбум 800 сая төгрөг. Өнөөдөр асуудал нь шийдэгдсэн нэг салбарч алга. Төсвийг гарын салгаар урсгаж байна. Татвар төлөгчдийн мөнгийг хэн араас нь хэн бэ гэсэн байдлаар асуулт хандж байна. Таны энэ одоо зарцуулах гэдэг 165 ихнээд 143 тэрбум 800 сая төгрөг чинь Монголын үе үеийн сангийн сайд нарын нийт төсөөс хэд дахин өндөр шүү. Би энийг хэлэх гэсэн.